Сайн байцгаана уу сурагчдаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Би Хүнстэй ачуун газрын агрономоор 22 дахь жилдээ ажиллаж байна. Агроном мэргэжлийн онцлог давуу тал гэх юм бол хүн байгаа цагт бол хүнс хэрэгтэй. Хүнсийг бэлддэг ийм чухал мэргэжлийн хүн. Агрономыг шинжилгээ ухаан бол нэлээд эртний дээр грекээс гаралтай гэж үздэг. Гэвч одоогийн шинжилгээ ухаан бол нэлээд өндөр түвшинд хөгжсөн. Агрономыг бол талбайд яваад тийм ээ газар шороотой ноцолдог гэдэг бол одоо бол яг тэр байгаа ч гэсэн шинжилгээ ухаан дээд түвшиндээ хүрээд бид нар компьютерээр бүр сансраас шинжилгээ ухаанаа хянаад тариалангийн үйлдвэрлэлээ хөтлөөд явуулах ийм боломж хүрсэн. Тэгээд таримлыг хаврын тариалтаас намрын ургац хураалт хүртэлх бүх процесст агроном тэрийг шинжилгээ ухаанчаар хандаж өндөр ургац авах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэр хугацаанд технологи ажлууд байна, ургамал хамгаал гэдэг энэ олон ажлуудыг хийдэг. Ийм агроном мэргэжлийн давуу тал олон давуу талтай л да. Бид нар сумын өдөө аж ахуйн тасагт ажиллах боломжтой, үр тарианы аж ахуйн нэгжүүд дээр ажиллах хэрэгтэй боломжтой, төмс үнсийн ногооны үйлдвэрлэл хэрэгтэй. Тэр ч үйл агрономын шинжилгээ ухаан гэдэг бол гавьяа буюу дэтгэвртэй гардаг. Бид нар дэтгэвртэй гарсан ч гэсэн өөрийнхөө аж ахуй өөрийнхөө төвшөнд хөгжүүлээд ингэж бизнес эрхлэх боломжтой ийм мэргэжил байгаа. За агрономын бас сул тал гэж бас альва юм нэг давуу тал байхад сул тал байж болно да тийм ээ. Агроном магадгүй бас ус нэмэгдэж байгаа шинжилгээ ухаантай энэ суурин нөхцөлтэй холбогдуулаад магадгүй хөдөөгатай ажиллах болно, халуун дулаан хөөцөн сэрүүнд ажиллах болно гэдэг ийм бас хүнд бэрхшээлийг даван туулна. Гэхдээ энэ агроном мэргэжлэр эрэгтэй эмэгтэй гэхгүй энэ салбарт ажиллаад хөдөлмөрөө үнэлүүлээд гавьяат баатар болсон ийм олон хүмүүсүүд байдаг. Би энэ 22 жилийн хугацаанд яг агроном гэж би яг төрийн талдаа энэ бусад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа агрономуудыг тэрдэн чиглүүлэх үүрэгтэйгээр төрийн талд ажилласан. Гэхдээ төрд ажиллагаа гэж бид нар офс юм уу өрөөнд суугаад байдгүй. Яг үйлдвэрлэл дээр газар дээр нь очиод агрономчтойгоо санал бодлоо солилцдог. Агрономыг 2004 онд би анхны ажлаа аваад анхны томилтоор халахгүй сум руу явж исэн. Тэр бол миний сэтгэлд хүртэл ингээд тод байдаг. Энэ бол анх удаа бид нар яг нөгөө сурагчийн оюутны ширээнээс гараад яг энэ үйлдвэрлэл дээр очиж яг мэргэжлийн талаас анхны зөвлөгөө заавар өгч ажиллаж байсан бол хамгийн том дурсамж байдаг. Сууч та хүн өөрийн сонгосон мэргэжилтэй энэ агроном мэргэжлийг бас бодож үзэлцээрэй. Тэгээ та бүхнийг мэргэжлээ зөв сонгоод ирээдүйн чиг хандлага зөв тодорхойлохыг уриалж байна. Амжилт.